эрчим хүчний зохицуулах хороонд хангаж байгууллагуудаас сэргэлэгчдэд үзүүлж байгаа үйлчлэгийг сайжруулах, ашиг сонирхол, чирэгдэл гаргахгүй байх талаар тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 2023 оноос цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд ухаалаг тоолрын системийг нэвтрүүлэх зохицуулалтын бодлого чиглэлүүдийг гаргаж Улаанбаатарын цахилгаан төвөг сүлжээ төрөмж төвцөд компаниас эхлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал 2024 онд Улаанбаатар хотын нийт 123,000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолрыг суурилуулсан бол 2025 онд нийт 155,000 хэрэглэгчдэд ухаалаг тоолрыг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 2025 онд нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 45-аас 50% нь ухаалаг тоолрыг суурилуулах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ухаалаг тоолрыг нэвтрүүлснээр эрчим хүчний системийг ухаалгаар удирдах, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд хувь хүнээс хамаарлыг багасгах, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх. Мөн түнчлэн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээг хянах, зохицуулах, төлбөрийн үнэн зөв байдлыг нягтлах зэрэг боломжийг бүрдүүлж байгаа юм а. За ухаалаг тоолролтой болсноор хэрэглэгчдэд маань ямар давуу тал үүсэх вэ гэхээр тоолуураас заалт авах үйл ажиллагааг бол алсын зайнаас хийх боломжтой болно. За мөн хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан эрчим хүчнээс таслах залгах үйлчилгээг хийх юм, техникийн үйлчилгээнүүдийг алсын зайнаас хийх юм өрн боломжтой. Бүх хэрэглэгчид маань шөнийн тарифын хөнгөлөлтөнд хамрагдах ийм өрн боломжтой болж байгаа. Ухаалаг тоолор маань хэрэглэгчийн мэдээллийг 24 цагаар сараар жилээр бүртгэж өөр дээр хадгалдаг учраас хэрэглэгчийн хувьд бол манай MyCeg, TogCeg хэмээн сайт болон цахилгаан хэрэглэгч аппликейшнээс хоногийн болоо сарын хэрэглээнийхээ мэдээллүүдийг аваад тэн дээрээс ачаал хэрэглээн дээрээ дүн шинжилгээ хийгээд явах юм бүрэн боломжтой байгаа.